Дараагийн мэдээ. Монгол улс уур амьсгалд тэсвэртэй тогтвортой хөгжлийн зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний шинжилсэн зорилт чуулган боллоо. Энэ хүрээнд Монгол улс нөхцөлт бус арга хэмжээг хэрэгжүүлснээр 2035 он гэхэд хүлэмжийн нийт ялгарлыг 30.3% буюу 24.7 сая тонн нүүрс төрөгчийн давхар эсэлтэд дүүцэхэд хэмжээгээр ууруулах зорилт дэвшүүллээ. НДС 3-ыг нь Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол улсаас дэвшүүлж байгаа шинжлэгдсэн амлалт 2035 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх үндэсний зорилтуудыг тодорхойлсон чухал баримт бичиг юм а. Монгол улс уур амьсгалын эрсдлийг бууруулахын тулд биологийн олон янз байдал, ус, ой, гамшигын эрсдлийн менежмент, мал аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, соёл гэсэн 10 салбарт тасан зохицлын зорилтоо тодорхойллоо. Саяхан бид нар Сингапур улстай хүлэмжийн хэлэлцээр дээр гарын үсэг зурсан. Энэ барьцаалуулах COP32-ээр бид нар бас Швейцар улсын засгийн газартай хүлэмжийн хэлэлцээрт гарын үсэг зурнаа. Тэгэхээр энэ нь бол одоо хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, барилга хот байгуулалт, хог хаягдал одоо энэ байгаль орчны салбарт хөрөнгө оруулалтуудыг татах энэ боломжуудыг бий болж байна. Тэгэхээр энэ бол өөрөө Монголын улсын эдийн засгийг солонгоруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх, ногоон шилжилтэнд ийм суурилсан энэ боломжуудыг бүрдүүлэх ийм ач холбогдолтой зүйл юм аа. Бас энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бол одоо бас энгийн ард иргэдийн амьдралаас томоохон нөлөөллүүд гарч эхэлдэг. Хүлэмжийн ялгаруулалтыг бууруулахын тулд бид өнөөдөр шатхууныхаа одоо энгийн хэрэглээнд хэрэгжилж байгаа шатхууныхаа чанарыг дэвшүүлэх шаардлага гарна. Уран байраа дулаалах шаардлага, дулаан алдагдлыг бууруулах шаардлага гарна. Тэгээд бас ногоон технологиг одоо сэргийгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх шаардлага гарна. Одоо манай Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлал хэрэгжүүлж тэрэн мод хөтөлбөрийг одоо бас хэрэгжүүлэхэд гадны хөрөнгө мөнгө бас орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр ийм олон давуу талтай томоохон үйл ажиллагаа өнөөдөр болж өнгөрч байна. НДС 3-ийн хүрээнд Монгол улс 1.3 сая тонн нөхцөлт арга хэмжээний хүрээнд хэрэгжих бөгөөд ойн шингээлтийг тооцвол нийт буралд 31.9 сая тонн буюу 52.8% болж байгаамаа. За эдгээр зорилт нь эрчим хүч, тээвэр, барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хог хаягдал болон ойн салбарыг хамарч байгаа юм.